Төв аймагчууд улсаас татаас авдаг биш, улсад орлого төвлөрүүлдэг аймаг болж 2025 онд улсад 4 орчим тэрбум төгрөг төвлөрсөн. Зөвхөн аймгийн төв гэлтгүй сумдад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч аж ахуйн нэгж хувийн хвшлээ дэмжих замаар 27 сумаа өөрсдөө орлогоо бүрдүүлдэг сум болох зорилт тавин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 1265 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, дахин төлөвлөлтөөр 16 болон 9 давхар орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Орон нутгийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар халаалтын 2 дугаар хэсгийн барилга угсралт, халаалтын тогоо шинжлэх, шугамсулжээний их засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээр 365 өрх 19 төсвийн байгууллага 24% аж ахуйн нэгж байгууллагыг дулаан алдах эрсдлээс урьдчилан сэргийллээ. Хувийн хөрөнгө оруулалтаар бөөрөлжүүлэлтийн цахилгаан станц төслийн 150 мегаваттын хүчин чадалтай 2 дугаар блокийг ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр улсын хэмжээнд 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дангаараа хангах боломж бүрдэж байна. Төв аймаг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Намын холдинг компани, Хаан банктай хамтран Батцөмбөр сумын цогт өндөр үдлэг багт багийн баг сургууль барьж ашиглалтад орууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн Эвэлдор Алтан хаач 2025 хонь нослогчдын улсын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж 348.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумдыг киоск машин, өндөр хурдны интернетийн Starlink төхөөрөмжөөр хангасан. Ингэснээр аслагдсан сум багийн иргэдийн хувьд цаг хугацаа, түлш шатхуун, мөнгө санхүүгээ хэмнэх боломж бүртлээ. Төв аймгийн 27 сум тус бүртээ өөр өөрийн онцлогийг шингээсэн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийн дунд хэдийнэ танил болж аймаг нийслэл улсын хэмжээнд борлуулалтын сүлжээгээ тэлсээр байна. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих 16 тэргүүлэх салбарт 2 удаагийн сонгон шалгаруулалтаар 49 төсөлд 8 тэрбум төгрөгийн зээлийг олголоо. Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүү зээлийн бодлогоор дэмжин тусгай сангуудаас 92 төсөлд 9.5 тэрбум төгрөг, Арилжааны банкны хүүгийн хөнгөлөлттэй зээлийн бодлогоор 151 төсөлд 14 тэрбум, нийт 243 төсөлд 23.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор аймгийн хэмжээнд 128 цех, 61 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024 оны байдлаар 1 их 80 145.2 тэрбум төгрөг, 2025 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1 их 80 298.1 тэрбум төгрөгт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 2020-2024 оны дундаж өсөлт 13.35% байна.